존도 хүмүүс Солонгос 제가 хөгжсөн одоо орон гэж тийм боддог бистэй. Харин би тийм боддоггүй. Тийм үү? Тийм. Юу гэж боддог? Ярих зүйл зөндөө байгаа бистэй. Одоо ямар кофе дуртай байсан ингээд тийм. Юу өөжи? Юу Тийм, таалагдгүй. сүүтэйцээ ууж үзсэн үү гэд тийм. Солонгост байгаа монголчууд маань солонгосчуудад сайн нөлөөлж чаддаг гэж би итгэж байна. Би одоо монгол хэлний ном уншдаг. 아니 한 гадаадын зоо Монгол хэлний нөгөө цагаан тухай ном уу? цагаан тухай уншсан шүү дээ. Тийм. Сайн байна. Дууссан шүү дээ. Монгол хэл дээр ном уншдаг ер нь бол эсвэл солонгос хэл дээр, англи хэл дээр, тухай хэл дээр. ерөн дэлхийн хамгийн хэцүү хэл бол юу вэ гэдгийг талаар бичлэг зөндөө байгаа биз дээ. өөрийнхөө байвал хүмүүс гомдоод байна. Надад одоо кенет юу гэдэг. Одоо мод биш шүү дээ. Мод чуул. 10 тэрбум мод тарья. Сайн байцгаана уу Солонгост монголчуудын подкаст Necast энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За өнөөдрийн зочноор маш сонирхолтой хүн урьсан байгаа. Энэ баг монголч болтгоо солонгосч болтгоо хүнийг урьсан байна. Өнөөдрийн контенттэй зочин маань контент бүтээгч Солонгос улсын иргэн Ким Буян буюу монгол нэр нь Буйна. Буйна. Сайн байна уу? Тань ямар ч гэсэн бидний урилгыг хүрэлцэн аваад энд ирсэнд маш их баярлалаа. сайн байна уу? Тэгээд монголоор ярьсан чинь нэг сонир би өөрөө монголоор буруу яриад байгаа юм чи санаа. Зүү ярьтаа. Зүү ярьж байна. Дэжгүй. Ямар ч гэсэн бидний урилгыг аваад хүрэлцээсэнд маш их баярлалаа. Уриж өгсөнд баярлалаа. Та өөрийнхөө бас богинохон танилцуулахгүй юм аа үзэгчтэй. сайн байцгаана уу? Намайг Ким Буян буюу Буйна гэдэг. Би 10,000 биш ээ. 20,10 онд анхудаа Монгол очичоод ямар гоё юм бэ гэж санагдаад тий жоохон амраад үзье гэж шийдээд одоо бол баг 8 жил гарan болж байгаа. Яагаад Монгол руу явсан юм бэ? Би Койка гэд олон улсын байгууллага тий засгийн газарын тий байгууллагаар одоо томьёолгдсон. Сайн дурын гишүүнээр. Тий. Тэгээд Улаанбаатар хотын хаангуул дүрэг байгаа 75 дугаар сургууль дээр багшилж байсан. Солонгос хэлний багшаар уу? Уг нь компьютерийн багш байсан. Харин солонгос хэлж бас заад байсан. Тий. Тэгээд ажиллаар очсон чинь Монгол таалагдсан байх нь тий. Тий, таалагдсан. Юу нь хамгийн таалагдсан бэ? Ямар гэсэн би 18-тагаас хойш Японд сурж ирсэн байхгүй юу? Харин солонгосчууд бас тийм байж магадгүй. Харин японочууд жижиг сажиг юмын талаар сайн боддог хүмүүс байхгүй юу? Нарийн деталь. Тийм. Тэр давуу тал байгаа л да. Харин жоохон сөрөг нөлөө бас нөлөөлж байгаа. Тийм амьдралд. Байнга санаа зовдөг тий. Жижигхэн юм нэг том болгож бодоол тий. Тийм байсан байхгүй юу би ч бас. Тэгээд Монгол очсон чинь шал өөр байсан. Тоохгүй байна уу жижиг юм? Тоохгүй зүгээрээ гэд. Тэр үед илүү тийм байсан байхгүй юу? Тэгээд одоо яах вэ гэсэн чинь зүгээрээ гэд. Өнгөрсөн тий болон одоо зүгээр. Тийм жоохон том сэтгэлтэй хүмүүс зөндөө байсан. Тэгээд ямар ч гэсэн надад кул байна гэж санагдаад. Монголчуудын. Тий. Үн талаар сайн сурмаар байна гэж санагдаад. Тий. Жохон амьдрахыг хүссэн юм аа. Тэгвэл монголчуудын хандлага нь танд маш их таалагдсан ба шүү дээ. Ууж нөгөө газар нутаг шээ сэтгэж байгаа биз? Тайван ууж байгаа. Тэрнээс гадна гэхдээ ингээд очиод амьдрахаар орчингийн хувьд шал өөр шүү дээ. Одоо орнтой. Тэгэхэд жоохон хэцүү ч юм уу зүйл байгаагүй. Одоо монголчууд бид нар өөрсдөө нөгөө Монголд амьдрахад хэцүү байна гэл ингээд амьдрах цаг агаараа сахуулаад орчинд хөгжлөө ингээд шороо тоосон дараг аюу хэцүүтэй шүү дээ. Одоо хамгийн сүүлд ороос нөгөө нэг цагаан хөв модны хөвмөө тийм. Тэр гэх мэтчлэн энэ амьдрахад ч нөлөөсөн тийм хэцүү зүйл байгаагүй. Тэрнээсээ болоод яста хэцүү юм байна гэж бодсон зүйл байгаагүй. Надад хэцүү зүйл одоо даасан байхгүй юу ер нь. Дасжгаад харин түгжрэл хэцүү шүү дээ. Түгжрэл би ер автобусанд суудаг. Тийм болохоор тий
эсвэл алдаг. алхаж байна. Тийм. Тэгээ машинтай байсан үед одоо машингүй л дээ. Харин машинтай байсан үед ч гэсэн машин барихын тийм дуртай биш байсан. Төвчрлэгтэй болохоор. Харин тий харин төвчрэлтэй байсан үед ч гэсэн би подкаст юм уу иймэрхүү гоё програм сонсон го барьж байсан болохоор уйгаагүй байсан. Харин шамар байгаа үед хэцүү байсан юм аа. Хамгийн хэцүү. Тий, нол байхгүй, гарч чадахгүй. Тэ яаш ийдсэн? Монголчууд яа. Тэр нь ойлгомжтой. Ойлгомжтой биз тий. Ойлгомжтой. Тэгээд бас монголчуудын дээр гоё онцлог зүйлийг нь олж хараад бас тэрэнд нь татагдаад явахсан байж тээ. Тэгээ одоо миний мэдж байгаагаар бол гэр бүлийнхэнтэй хамтдаа Монголд амьдарч байгаа гэж сонссон. Гэр бүлийн хүмүүс нь ч гэсэн хэрхэн хүлээж авсан ер нь одоо гоо байдалтай. Би яг манай эхнэр Монголд танилцсан. Тийм үү? 2011 онд 2 сар одоо 13 дугаар хороололт байдаг. Папа кафе гэдэг одоо ч гэсэн байгаа л да. Папа кафе байдаг газар анхудаа танилцсан байхгүй юу? Тэр үед ямар үдэскэлтэй охин юм бэ гэж санагдаад. Солонгос үстэй тий. Тий, солонгос хүн. Харин царайн яг монгол хүн шиг. Тий. Тэгээд одоо сургалтын төв дээр монгол хэл сурдаг байсан. Манай эхнэр тэр үед тийм болохоор би ч бас сурмаар байна. Илүү сурмаар байна шүү гэд одоо дагааж яваад хамт сурч ирсэн. Тэгээд одоо хэзээ илүү дараагийн оны 5 сард би жоохон тантай гэрмээр байна шүү гэд тийм богино хугацаанд өдөр болгон үйлчилж байсан байхгүй юу. Тэгээд одоо хангид дурлсан юм биз дээ. Тийм. Тэгээд би яг одооноос уулзах танилцах огнтэй гэрэлнэ гэж шийдчихсэн байхгүй юу. Угаасаа өөрөө гэрлэх хүнтэйгээ л танилцнаа гэж хэлсэн байсан тийм. Тэгээд одоо гэрмээр байна гэж би хэлсэн байхгүй юу. Үхэрмээр байна гэж хэлээгүй. Өөрөхгүй шууд л гэрлэгдсэн байна шүү дээ. За. Тэгээд таны аав ээжтэй танилцъя. хэлж үзээрэй. Тэгээд зөвшөөрвөл үер хийж үзье гэж. Тэгтээ одоо ингээд эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүн ч гэсэн суух хүнээ ингээ хараад нэг тийм мэдрэмж байгаа штэ яг ийм учраас би энэ хүнтэй сумаар байна. Тийм. Тасаараа хамт амьж гэж бодсон. Онцлог нь эхнэр чи юу байсан бэ? Юуг нь хараад ер нь эхнэрэл болгоё гэж бодсон бэ? Онцлог уу? Давуу тал доо тэр татах зүйл нь юу байсан бэ? Монгол хүмүүс таалагдсан зүйлтэй төстэй. Манай эхнэр ямар ч гэсэн кул байна. Би кул биш байхгүй юу? Яна гэд. Яа гэд боддог хүн. Харин манай эхнэр яах гэд. Одоо зүгээрээ гэд хэлдэг хүн. Харин ямар ч гэсэн царай сайтай. Тийм үг мэдгүй Монголын царай сайтай, цай сайтай гэж. Мэдгүй. Цай сайтай гэдэг юу гэсэн үг мэдгүй. Цай сайтай. Цай? Сайтай. Тэр ямар утгаар агуулж болох вэ? Мэдгүй. Эмэгтэй хүн чинь монгол хүмүүс нөгөө цайгаар ингээд хүнийг дандаа огтдог штэ. Өтөч орж ирэхэд цайгаараа дайлдаг штэ. Тэгээд тэр цайг чи эмэгтэй гэрээ эзэдтэй чандаг та. Тэгэхээр ингээд цай сайтай эмэгтэй гэдэг чинь ер нь маш сайн эмэгтэй, сайхан сэтгэлтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө царай сайтай, цай сайтай байх юм бол тэгээд юусэн. Манай эхнэр бол царай сайтай, рамен сайтай. Эхнэр чи ингээд таны бичлэг хийгээд тэгэхээр яг яаж хүлээж авсан бэ? Амжилт. Тийм. Би миний мөрөдөл хамгийн эхэндээ одоо багасаа хошин шок хийдэг хүн болмоор байсан. Харин одоо дунд сургуульд ороод их сургууль орох хэрэгтэй. Ёстой шүү. Заавал ороорой гэд
тий солонгос тийм соёл шүү дээ тий. Тийм шүү дээ. Сургууль тий. тий. Тэгээд би сурмаараагүй байсан байхгүй ямар ч гэсэн. Харин тэр үед Япон хэл ямар ч гэсэн дуртай байсан. Япон хэл сурах их дуртай. За тэгвэл би Японы сургууль их сургуульд орно гэж шийдээд сурчвал жоо хүчлээ болоод тиймэрхүү болсон юм чинь их сургуульд орвол илүү хэцүү юмын талаар сурна шүү дээ тий. Тийм болохоор хошинчогийн талаар ерөөсө хамаагүйгээр тийм амьдрал байсан. Тэгээд яагаад би доктор курс орсон болов гэж бодож байгаа юм аа. Доктор төгссөн биз дээ тий. Төгсөөгүй. Харин болоосон. Би мост дахиад орд юм уу гэж бодож байгаа. Тийм. Яагаад гэвэл Монголын талаар мэдмээр байгаа болохоор тийм. Харин тэр үед эдийн засгийн ухаанаар тийм мэргэжилтэй байсан. Би харин уг нь математик дургүй хүн. Харин ямар ч гэсэн дандаа л мөнгө гэд тийм нийгэмд байсан болохоор гэхүү тийм жон community байсан болохоор гэхүү би ерөн баг настай үед Gangnamд байсан байхгүй юу? Gangnam тэр тосгон гэвэл баячуудын хороолд амьдчихсан байна шүү дээ. Харин баячууд болмоор байгаа хүн бас зөндөө байгаа. Тийм ээ. Тийм. Тийм болохоор тийм жохон vibe байгаа. Тийм болохоор тийм нөлөөлсөн байхаа. Тийм. Харин одоо 30-наас өнгөрөөд яагаад ийм эрхчлөлгүй амьдрэж байгаа юм бэ гэж санагдаад тийм зөндөө юмыг туршаад үзье гэд шийдээд тийм одоо бол контент бүтээж байна. Яг өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дуртай юм хийж штэ тий. Тийм. Ийм бол надад бас ач холбогдолтой гэж санагд. Тийм. Яг аль талаараа ач холбогдол өгнө гэж бодож байна. Одоо бол би Монголын талаар ерөн контент бүтээдэг. Ягаад гэвэл би бодсон юм нь зарим ютубер юм уу ялангуяа солонгос хүн бол аялал жуулчлалын талаар Монголыг сайн танилцуулж байгаа. Харин өөр зүйлээр ерөөсөө жоохон багтай солонгосоор тийм мэдчихгүй. Тийм. Одоо Монгол хүмүүс нүд сайн биз дээ. Сайн хараа сайтай биз дээ. Тийм. Ерөн нүдний шил хэрэггүй биз дээ. Тийм жоохон өөрөө төлөө ойлголттой тийм. Ууширсан бод. Тийм. Буруу ойлголт авч байгаа хүн зөндөө. Тийм болохоор би зөв Монголын талаар мэдээллийг хүргээж өгмөр байгаа гэж. Тийм. Тэгэхээр солонгос хэл дээр одоо Монголын талаар контентуудыг бас хийдэг гэсэн үг юм шүү дээ, тийм ээ. Ким Монгол гээд. Ким Монгол гээд. Одоо Ким Монгол гэвэл одоо миний овог гэвэл Ким. Тэгээд Монгол гээд. Тийм. Манай багохийн тийм бүтээж өгсөн. Нэр. Хэдэн хүүхэдтэй юм бэ? Одоо 2 охинтой. 2 охины аав биш үү те? Тийм. Тэгээд 2 охин хоёулаа Монголд тийм. Монгол хэл сурдаг байсан. Монгол хэлээр ярьж байна уу? Солонгос хэлээр ярьж байна уу? Одоо солонгос хэлээр. Тийм. Би монголчуудад чухал да. Одоо эхэл хамгийн чухал гэж боддог хүн байхгүй юу? Эхэл сайн сурсны дараа гадаад хэл сураа гэд. Тийм боддог хүн болоор одоо бол солонгос хэлээр жоохон ярьдаг. Өөр жишээ юм л да. Монголд солонгос гэр бүл хүүхдүүд ингээ очиж за амьдрах солонгост ингээ монгол гэр бүлүүд бас байгаа шүү дээ. Хүүхдүүд нь ингээ төрсэн. Тэнгүүд бас ингээ хоёр хэлтэй болох хэрэгтэй болчиход байдаг. Монгол хэлээ. Тэнгүүд энд чинь солонгос орчин, солонгос цэцэрлэгт явж байгаа болохоор солонгос хэлээ сурахаас өөр тэр хүүхдүүд аргагүй болчихно. Хажуугаар нь монгол хэлээ заах уу, заахгүй юу? Энэ хүүхдүүд стресс болох уу гэдэг бас толгойн өвчин байдаг. Яг тэрэн шиг энэ бол өөрөө чинь бас жишээ кейс шүү дээ, тийм. Монголд очиод хүүхдүүдтэй монгол цэцэрлэг сургуульд явах хүүхдүүд нь одоо хувийн солонгос сургууль явдаг. Тэгвэл бас учиртай байна тийм. Тэгээ ер нь бол монгол хэлийг за сургана гэсэн болтойгоо юу? Эсвэл өөртөө сонирхол сурах гэж бодож байна. Би ерөнхийдөө сургамаар байна. Тийм. Яг гэвэл одоо солонгос хүн юм чинь Монголд амьдардаг болохоор монгол хэл сурах ёстой гэж бодож байгаа. Тийм. Ерөн тэр орны тэр газрын хэл мэдгүй бол
서열 요모, 토 요모, 하마귀게 함긴 베이직 용게 버체가 배웠고요. 팀 벌써 소락 여스텝 미쇼게 팀 벌써 미자림 왜 우로 자체가 만에 혹든 해 야철 빌때 날 쇼게 해링 만에 바고 해 웅그르슨들 하는 뭐 날 살비스되게 Уурлаад. 우와 팀에 Ер нь Монгол хэр удаа амьдрий гэж бодож байгаа вэ? ерөнхийдөө ятач 10 жил Оо. амьдрмаар Тэгээ байгаа. хүүхдүүдэд тэнд сургая гэж бодож байгаа. Эсвэл бол Монголд тийм. Тэгээд дунд сургууль хүртэл Монголд сургаад их сургууль бол чин сонголт гээд. хаана сурахыг хүсэж Тийм. байгаа тэндээ сур гэж бодож байна. Тийм. Жишээлбэл өөрийн чинь одоо энэ би хамгийн сонирхолтой контент маань энэ байсан. Солонгосчууд их гоё сонирхолтой хүлээж авсан гэсэн сэдв нь юу байсан бэ? юу лээ? Монголчууд солонгос нэрэ дуртай юм уу гэдэг юм талаар. Монголчууд. Тийм. Монголчууд юу лээ? Японоос солонгос илүү дуртай юм уу гэдэг юм талаар би бичлэг хийсэн байхгүй юу? Тэгээд энтэй ярьцлага авсан. Одоо мойсин оюутнуудаас. Тийм. Одоо гадаад орн одоо солонгос Япон хоёр сонголт байгаа. Одоо сурах боломжтой гэвэл аль улсанд сурмаар байгаа вэ гэж асуусан байхгүй юу? Тэгсэн чинь ерөнхийдөө солонгос байсан. Жаахан зөв хэлбэл одоо мэргэжлийн талаар гэвэл математик юм уу инженер гэвэл Япон гэдэг хүн илүү байсан. Уг нь харин би 요의 social science team мэргэжилтэй хүмүүсээс асуусан болохоор солонгос гэж хариулсан хүн илүү ихтэй байсан. Очоод амьдран гэж бодох юм бол илүү ойр төвхтөн. Бас нөгөө солонгос руу Монголд маш их явж байгаа болохоор магадгүй гэр бүлийнхэн хүмүүсээс ч солонгост амьдарч байгаа хүмүүс байгаа учраас дотны санагдаж байгаа шүү дээ. Тийм, дотны санагддаг юм шиг санагдсан. Амьдрах гэсэн илүү яг нөгөө мэрэгжил эзэмших тийм өдөр тал руу байлаа. Тийм. Тэгээ би ингэж бодлоо. Энэ контент яагаад солонгосчуудын сонирхлыг татсан бэ гэдэг дээр ерөөсө Монголдоо биш хаа. Японтэй ч солонгосчууд айгүй хоорондоо өрсөлдөг шүү дээ. Тийм болохоор нөгөө энэ Японд дийсэн болов солонгос манайд дийсэн байна уу гэдэг дээр эхлээд нэгдүгээр анхаарлаа фокуссан баг. Тэгэд ороод үзсэн чинь нөгөө монголчууд маань солонгос ингэдэг нөгөө хүн чинь тийм. Би тэрийг жоохон бодсон байхгүй юу? Айгүй зөв бодлогоор хийсэн байна шүү дээ. Тийм. Өөр бас яг монголчуудын талаар ямар контент сонирхолтой байсан бэ? Би үйл Монголд нэг голд орсон байхгүй юу? Горх руу. Тийм. Одоо Ус цоолоод ордог уу? Тийм. Одоо тийм эрүүл мэндэд сайн гээд сонссон байхгүй манай Монгол найзаас баяраа гээд хүнээс. Баяраа гэсэн байна шүү дээ. манай баяраа сонсон байхгүй юу? Тэгээд цуг явсан. Тэгээд бичлэг авсан юм чинь тэр бас жоохон зүгээр үү гээд. Ус руу орсон юм өөрөө? Орсон. Ямар байсан? Хүйтэн шүү дээ. Монголчуудын ямар ч байсан зан ааш сурахыг хүсээд очсон юм ба штэ. Тийм. Сурсан уу? Кул зан гээ. Одоо би ерөн Япон чод ялж байна. Ялж байна. Тооч ярьж байна. Ялж байна. Ялж байна. Солонгос чод бол баг ялж байна. За баг л өдөрлөгт нөрөх гэдэг штэ. Би Япон очсон чинь якуза хүнтэй таарсан чсэн айхгүй. 50 байж. Тий, 50 байна. Тий. Якуза байна уу? Сайн байна уу? юм шиг. Харин 한국 야쿠자 бол жоохон тараагүй юм байна. Одоо тийм. Солонгос карпетэй. зүгээр тийм болохоор тий 깡패тэй 조폭тэй одоо уулзаагүй болохоор сайн мэдгүй маа. Гэтэ ер нь жоохон ингээд өөрийгөө 50 болцсон байна гэж бодсон. Жоохон хүнээс айхгүй. Ийм үг байгаа биз дээ. Эвүүл бүхий, хийвэл бүүэ гэдэг. Тийм гоё байна шүү дээ. Тийм хамгийн надад 좋아요. Тийм. 속담을 뭐라고 하죠? 속담? зүрэг. Тийм. 배고요 надад. Тийм. Тийм болохоор тийм жоо
байнгас боддог. Болсон Одоо болохоор ингээд Монголд амьдарч байгаад Солонгост ирэхээр яг ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо Аа. Солонгос хүн учраас Тийм. тэр төрлөх нутгийн мэдрэмж төргөө эсвэл нөгөө Монголдо нийгэмжсэн учраас ингээд Солонгост ирэхээр нөгөө өөр одоо жишээлбэл би Монгол очих ингээд огт мэдгүй нийгэм юм шиг ч юм уу ингээд хүмүүс нь амар сонирхолтой сонин манай монголчууд ийм болцсон юм уу ийм юм уу гэж сонирхож шаарддаг штэ. Тэрэн шиг Солонгос буцаад ирэхээр яг ямар мэдрэмж төрж байгаа юм? би нэрээ нэг зүйл хэлмээр байсан. Одоо зөндөө хүмүүс Солонгос хөгжсөн одоо орон гэж тийм боддог биз дээ. Харин би тийм боддоггүй. Тийм үү? Тийм. Юу гэж боддгийг? Зүгээр материал хөгжсөн. Материалог Тийм. талаасаа хөгжсөн. Тийм. Харин хүний аз жаргал бол ялга байхгүй гэж санагдаж байгаа. Тэгээд Тэгтээ яагаад тэгж бодох болсон бэ? Юунаас вэ? ерөн би багасаа тийм боддог байсан болохоор билүү. Тэгээд одоо Монголд очоод илүү тод байсан юм шиг санагдаж байгаа. Тэр мэдрэмж улам баттгсан юм Тийм, шиг тийм. гэсэн үг. За яагаад ямар үзэх? Ягаад гэвэл би Монголд найзуудтай уулзахад мөнгөний талаар сэн ярьдаггүй. Ярилцдаггүй. Яаж Монгол олдох уу гэдэг яринда. Харин байнга тийм ярьдаггүй. Харин Солонгос очингуудаа манай Солонгос найзууд одоо 부동산 주식 гэдэг тий одоо хөрөнгө оруулалтын талаар Үйл хөдлөх юу байна тий? байнга ярьдаг байхгүй юу? Тийм би ядардаг. Тий. Одоо хувийн амьдрал хэрвээ одоо аз жаргал тийм эсвэл одоо хобби ямар вэ? Тий. Одоо ярих зүйл зөндөө байгаа биз дээ. Одоо ямар кофе дуртай болсон гэдэг. Тий. Сүүл юу ууж ийн? Тийм. Юу Тий, таалагдгүй. сүүтэйцээ ууж үзсэн үү гэд. Тий. Тийм шүү дээ. Тэгээд тийм байсан чинь тийм ярьдаг хүн баг юм шиг санагдаж байгаа. Ялангуяа гүч өнгөрсөн хүмүүс илүү тийм Стресстэй амьдрал. тий стресстэй тий зарим би Улаанбаатарт амьдардаг гэвэл Эргийн тойронд байгаа хүмүүс одоо төгчлээ юм уу утаа юм уу тийм асуудалтай болохоор хэцүү юм а гэдэг юм чинь тийм стресс байгаа л да. Тийм санхүүгийн стресс бас байгаа. Харин Солонгост байгаа солонгосчууд юм шиг тийм их авч байгаа юм шиг харагдахгүй байна. Монголчуудад. Тийм болохоор надад ил тугтай. Монгол. Тийм. Саяхан манай найзууд ирээд Солонгост аялаад явсан байхгүй Тийм. юу? Тэд нар бас ингэсэн байхгүй хараад үгүй юм Солонгос ч ямар уйтгартай орн бэ? Бүр ямар ч ингээд хүмүүсийнх нь дүүрэнд аз жаргал юусоо байхгүй. Бүгдээрээ ингээд нэг ууртай юм шиг ингээд боолт орсон юм шиг ингээд чив чимээг ингээд хялалцаж эхэлсэн тий. Ингээд ганцаараа ингээд явж байгаа юм. Тэгээд өөр чинь бас тийм мэдрэмж төрдөг Солонгост ирэх. Төрдөг. Оо, тийм үү? Тийм болохоор Солонгост байгаа монголчууд маань солонгосчуудад сайн нөлөөлж чадсан гэж би итгэж байна. Монголчуудын энэ чөлөөтэй байдал солонгочууд нөлөөлж чадна гэж үү? Манай монголчууд иймэрхүү боддоггүй шүү дээ гэд. Одоо зүгээрээ гэд. 괜찮아 гэд. Хэлж өгвөл солонгосчууд гайхаж магадгүй. Гэтэ тэрийг Монгол солонгоч одоо би ч өөр ингээд солонгос хүмүүстэй бас хамт ажиллаж Аа, байгаа шүү дээ. Тэгэнгүүт би бол ингээд өгсөн зүгээр шүү дээ тий. Яа ингээд бодчихоор юмыг солонгочууд ингээд намайг нөгөө хариуцлагагүй юм шиг мэдрэмж авдаг надаас. Таашаад ямар сонио хариуцлагагүй юм бэ ч гэх юм уу те. Эн чинь уг нь бол яг ийм дис дараалтай ингэж явах хэрэгтэй шүү дээ. Хаста хамаг төлөвлөгөө те ингэдэг ч юм уу. Тэгэхээр тэрийг бид нөлөөлмөр байгаа ч гэсэн нөгөө магадгүй соёлын ялгаа яж магадгүй. Харин тийм гэж боддог. Тэгээ тэрийг бас хүлээж авах солонгочууд хэцүү байхаа. Бидний одоо яг энэ бид нар чинь Монголд дуртайгаа ярьж дуртайгаа инээж ингээд айгу багаасаа тийм нөгөө гэр бүлээрээ хамаагүй юм ааш хөгжилтэй бай сурцсан болохоор солонгос хүн болохоор энэ солонгочуудын өөрсдийн энэ зүйлийг чи ингээд хүлийн зөвшөөрдгөө эсвэл бол одоо энэ өөрт чинь ч гэсэн хэцүү ч юм уу. Миний бодлоор бүх солонгоччууд хэцүү гэж бодох байхаа. Ингэж амьдрмааргүй юм чинь ийм болчихсон юм шиг тийм. Тийм болохоор одоо
тий 자살을 뭐라고 하지? 자살? 자살? амиа орлого. 암의 хорлог дэлхийн хамгийн Нэгдүгээр. нэгдүгээр нь Солонгос шүү дээ. Тий. Японоос илүү. Япон биш үү нэг нь? Уг нь Япон байсан. Харин одоо бол Солонгос. Тий. Их асуудалтай гэсэн нийгэмд. Яг. Тий. Тийм болохоор миний бодлоор давуу тал бас байгаа л да ийм аз жаргалтай бол одоо бизнес сайн явуулж чаддаг. Яг үнэ. Тийм. Сайн одоо хэлсэн үгийг сайн хурдан шийддэг болохоор төлөвлөгөө сайтай тийм болохоор. төлөвлөгөө сайтай. Харин одоо хувийн амьдралд тийм бизнес аз жаргалыг оруулах нь жоон буруу биш үү гэж санагдах юм. Тийм байна яг үнэ. Тийм. Бизнес хийхдээ тийм хийх нь зөв шүү дээ. Тийм зарим үе тийм хийх ёстой. Харин одоо унтахтаа юм уу эсвэл амрахтаа одоо сайн төлөвлөлөө энэ чигээрээ явах ёстой биш үү гэд бодох нь жоон буруу юм шиг санагдаж байгаамаа. Ер нь чөлөө цагаараа юу хийж байна? Чөлөө цагаар би ном уншдаг. Оо. гэдэг. Оо. Тий. Ямар ном унши хамгийн сүүлд? Би одоо монгол хэлний ном уншдаг. Харин гадаадын зоо юм. Монгол хэлний нөгөө цагаан толгой ном уу? цагаан толгой уншсан шүү дээ. Тийм. Сайн байна. Дууссан шүү дээ. Монгол хэл дээр ном уншдаг уу? Ер нь бол эсвэл солонгос хэл дээр, англи хэл дээр, япон хэл дээр. Ер нь би солонгос хэлээр өдрө болгон нэг цаг уншдаг. Тэгээд монгол хэлээр 30 минут. Энэ хоёр бол заавар уншдаг. Өдөр болгон. Тийм. Тэгээд завтай болвол япон хэлээр уншдаг. Тэгээд одоо миний англи хэл жоохон муу байна гэж санагддаг бол англи хэл бас уншдаг. Тийм. Тэгвэл одоо ингээ өөрөө чинь дөрвөн хэлтэй биш Тийм, ерөн да. Тэгэхээр ер нь хэлийг сурахад юу илүү одоо бас хэлний багш хүн штэ. Мөн хэл заадаг гэсэн юм шүү дээ. Заадаг байсан. Тэгээ байсан гэдэг чинь туршлагатай. Тийм, туршлагатай. Тэгэхээр ер нь хэл сурахад юун дээр илүү анхаарал зүгээр юм шиг байна. Өөрөө чинь зөвлөхөр одоо солонгос хүн учраас солонгос хэлийг сурахад ийм класс илүү амархан шүү гэдэг. Нэр чуал зүйл байгаамаа. Би эсрэгээр монгол хэлээр хэл сурахдаа энэ зүйлийн талаар бодоогүй байсан болохоор амар хэцүү байсан. Энэ хэлний соёлын ялгаагаар жоохон төрсэн тийм чуал зүйл байхгүй юу? Ямар ч гэсэн монгол хэл бол ярианы соёл. Харин солонгос хэл бол бичгийн соёл байхгүй юу? Уншгийн соёл гэх үү? Энэ хамгийн том ялгаатай болохоор миний бодлоор хэрвээ монгол хүн гэвэл солонгос хэл сурахдаа одоо үсэг юм уу дүрэм жоохон хичээнгүлээ сурах хэрэгтэй гэж бодож байгаа. Бичихээсээ явахгүй л сурах Тийм, хэрэгтэй. тийм. Одоо дүрэм юм уу? Тийм. Яриа бас сурах болно доо. Харин солонгосчууд одоо 맞춤법 одоо дүрэм хэлний дүрэм жоохон буруу байвал гэж боддог. Онцлог нь тийм байж тээ. Ерөөсөө энэ хүн буруу сурсан юм аа гэд. Тийм болохоор ялангуяа ажиллахдаа жоохон буруу бичвэл идгэж чадахгүй гэж. Тийм. Монголчууд л хамаагүй жоохон монголчууд гэвэл би ажилласан үед ажилладаг болохоор мэдж байгаа би да. Ямар ч гэсэн утсаар ярьдаг байхгүй юу? Одоо эсвэл уулзаад зүг ярьдаг. Тэгээд шийддэг. Тийм. Харин солонгос бол сайн байх гэж бодсон тийм Монгол. Тийм. Харин солонгос бол мессеж ямар ч гэсэн явуулдаг соёл болохоор тийм сайн бичих, сайн унших тийм хэрэгтэй. Яг гоё зөв point шиг санагдлаа. Бис одоо ингээд солонгос компанид ажиллахлаар манайх байнга бичнэ. Би бол ингээд зөв тайлбарлаад ингээд бичиж байгаа очоо ярьчмаар санагдав. Тэгэл гүйж чичвэл үшээ ингэсэн чи ийм шүү ингээд ингэж байгаа юм шүү гэж санаагаа өгчтэн надад бүр амар. Тэгэхгүй солонгос болохоор бүр яг
гадыг бүрчлэн бичиж явуулдаг. Тийм. Одоо ингээл энэ контентыг гаргаад ирэнгүүт фидбек өгнө шүү дээ хоорондоо. Тэнгүүд ингээд слогчууд нэг за ингэсэн байна гэдэг бүгдийг ингээд бичээд за тэдгээр тип минутанд те ингэж үгсэн чинь арай буруу юм шүү гэдэг комент өгч яхад би бол тэр бол ингээд бичээснээр л очиод те ерөнхийдөө ийм юм биш үү ингээд ярьчмаар байгаа. Ийм айгуу том ялгаа байдаг юм байна. Тэгэхээр яг таны хэлдгээр солонгос хэлийг сурах юм бол ерөөсө бичих, уншихаа заа хэл сурах нь маш зөв юм. Ярих бол тийм чухал биш юм биш үү те. Ярих нь буруу ч гэсэн за тэгвэл бичиж өг гэд солонгосчууд нь болно шүү дээ. Тийм. Харин буруу олгоод би эсрэгээрээ Монголд очоод яг Япон хэл юм уу солонгос хэл сурах юм шиг үсэг юм уу дүүрэм сурч исэн байхгүй юу. Харин тэр бас чухал та. Харин хамгийн ихэндээ банк түүний талаар жоохон хичээнгэлэн тийм төлөвлөж байсан. Харин одоо амьдрал дээр одоо хэцүү байсан юм аа. Юу яриад байгаа юм бэ гэд. Тийм байх те. Тэгвэл би дүрмээр бодож ирсэн байхгүй юу дандаа. Юу яриад байгаа юм бэ гэвэл юу яриад байгаа юм бэ. Тийм. Эсвэл юу хийж байна вэ гэд. Дандаа л ингэж байсан болохоор буруу байсан юм аа гэд. Тийм. Одоо бодвол тийм санагдав. Тэгээ ярианы хэл сурах нь амархан байсан гайгүй юу монгол хэл. Дасаах хүртэл жоон хэцүү байсан. Яг гэвэл байнга ярих хэрэгтэй болохоор сонсох хэрэгтэй. Харин жоон миний туршлагаас жоон өөр байсан болохоор тий хэцүү байсан. Тэгэхээр бас нэг юм байдаг шээ солонгочууд болохоор ингээ өөртөө хэлийг амар хэцүү хэл гэж ярьдаг. Солонгос хэл сурахад амар хэцүү байл штэ. Нэг үг гэдэл олон төрлийн утга агуулгатай байдаг. Бас ингээ нөө зөөр үг те зөөр сугдаам гэж ингэж тусдаа амар хэцүү гэдэг. Тэгээ ярианы хэлс ингээл хүндэтгэлийн хэл энэ төр хэцүү гэдэг. Тэгээ миний бодлоор энэс илүү монгол хэл болон би л хэцүү байх гэж боддгоо. Яг тэгвэл ёстой л таны сая хэлдэг ярианы хэл бүр тэс өөр штэ. Тийм. Тэс өөр штэ гэж хэлж байгаа. Тэс өөр бидтэй ч гэдэг. Ингээ хэлчих ингээд ярианд шал өөр болох. Тийм. Тэгээд тэр нэг үгийн утга мотгоо бол монгол илүү баг хэцүү юм шиг санагддаг штэ. Миний бодлоор ингэж боддог. Одоо жишээлбэл дэлхийн хамгийн хэцүү хэл бол юу вэ гэдгийн талаар бичлэг зөндөө байгаа биз дээ. Харин миний бодлоор бүх хэл хэцүү гэж боддог. Яг гүнзгий сурвал дуусахгүй. Яа, гүнзгийрийг туссан улам хэцүү бол. Тийм, улам хэцүү болно. Баг мэдгүй байхад үедээ аюу амархан санагдав. Тийм. Тийм болохоор миний бодлоор тэр соёл бол одоо солонгос хүнээс харсан үнцэг болохоор монгол хэлээс солонгос хэл илүү хэцүү юм аа гэж санахаж магадгүй. Харин монгол хүнээс харвал монгол хэл илүү тайлбарлах нь хэцүү шттэ гэж санагдах байхаа гэж боддог байхгүй юу? Таны хувьд аль нь хэцүү гэж бодож байна сурах? Сурах эзэмшээд. Хэрвээ би одоо Америк хүн гэж бодвол солонгос хэл хэцүү гэж боддог. Харин Япон хүн гэж бодвол монгол. Тэрний ялгаа нь юу вэ? Одоо сайн хэлсэн ярианы соёл, бичгийн соёл. Америкчууд ярих дуртай учраас Тийм. ярианы хэлийг монголынхаа бол илүү хурдан сурахад амар. Тийм байхаа гэж боддог. Бас их ухаантай хүн байж ном их уншдаг гэвдтэй. Ухаантай хүн биш. Бас их сонирхолтой шүү. Тэгээ нөгөө би бас гоё хүсэж байгаа зүйл ингээд солонгочдын биднээс асуудаг ямыг одоо бид нар ч бас юу гэж хариулахаа мэдэхгүй ч юм уу. Нэрээ солонгосчууд ингэж бодд юм болов бид нар юу гэж бодд юм болов гэд бас тиймэрхүү хариултуудад өөрсдөө ч бас авч чадлаа. Солонгост амьдарч байгаа ингээд гадаад хүмүүсийн хувьд нэг ялангуяа монгол хүмүүсийн хувьд ч гэсэн ингээд нэг тийм соёлын ялгаанууд байгаа шүү дээ тийм. Одоо хөл дээр гიშх юм бол гар барих ч гэдэг юм уу. Тэгээ тэрнээс эсвэл ингээд солонгос хүмүүстэй хит их модалцах юм бол одоо цагтаа сэргээлэг авчтай гэдэг юм уу. Болгоомжлох шаардлагатай болон болгоомжлохгүй ч байж болох. Өөрийнхоороо кулээрээ байж олох зүйл юу вэ? Миний бодлоор та тийм болсон байж магадгүй. Дандаа шудраг байх нь тийм гоё гэж бодгүй. Яг ойлгомжтой.
Яг өөрийнхоороо тий. Угаасаа үнийн эмч ингэж хандсан хаяа бүдүүлэг байх тохиолдол. Харин Солонгосын яг энэ бол соёл гэж бодд юм аа. Хүмүүст найрсаг байх нь илүү чухал гэж боддог хүмүүс болохоор одоо би их ядарсан ч одоо жоохон хүнтэй уулзсан гэвэл жоохон ядраг юм шиг сайраагаар. Тий. Харин амар сайн найзууд бол хамаагүй л дээ. Харин ерөнхийдөө жоохон худлаа ерөнхийдөө яг би тийм хамгийн ихэнд тийм бодсон юм багасаа. Тийм. Яагаад би өөрийнхөө байж болтгүй юм бэ гэж бодсон байхгүй юу? Харин өөрийнхөө байвал хүмүүс гомдоод байна. Наад руу тийм. Ягаад дандаа чи өөрийнхөө байгаа юм бэ гэж. Одоо нийгэм Монгол бол гайгүй байгаа зү. Тийм Монгол байгаад гайгүй. Гомдохгүй байгаа зү. Тийм. Тэр энэ бас нэг соёлын ялгаа тий. Солонгост бол яалч нэг усын нөөл ёсын даг гэдэг үг мэднэ зү. Тийм. Тэр шиг Солонгост бас нэгэн л Солонгосын соёлыг нь тийм хамт хийгээд хоолны мэдээж байгаа юм чинь. Тийм болохоор одоо нийгэм гэдэг нь жоохон чухал орон болохоор тийм одоо миний бодод бас чухал да. Харин тэр адилаар нийгэм бас чухал гэж банк боддог хүмүүс болохоор тийм тэр түүний талаар жоохон бодвол Зүгээр. тийм зүгээр юм шиг санагдаж байгаа. Монгол хоолнд дурхэр туртай хамгийн туртай хоол нь ямар вэ? Хуушир. Хуушир нь туртай тий. Тэгвэл Солонгос хоолнуудаас монголчуудад энийг өстө заа Солонгост ирэх юм бол зэрэг Монголд идэхээр жоохон тэр талаас өөрөө байсан ч шүү гэдэг ч юм уу. Гэхдээ яг санал болгохыг хүсэж байгаа хоол юм. Одоо ерөнхийдөө Монголд байгаа шүү дээ. Тий, гэхдээ нөгөө амт нь өөр шин үү? Амт бас жоо төстэй шиг санагдав. Төстэй байна уу тий? Харин далайнаас гарсан жоо загаас магсан юм уу? Би Солонгост очивол хэ. Түгээ загас. Тий, түгээ загаас заавал иддэг. Тий. Жоо идэж үзмээр байвал жоо тий. Идэхийг санаал болгож байна. Тий. Далаатай газар очихтай. Тий, далаатай газар. Тий. Монголд жоо идэх гэвэл үнэтэй эсвэл жоо байхгүй болохоор тий. Тэр зүйл самгивсар байдаг шүү дээ. Амт нь юу адилхан уу тий? Амт нь жоохон өөр байж магадгүй юм чинь. Айл нь Монголд кимчи чигээ илгаантай нөө Солонгост кимчи чигээ илгаантай нөө. Тэр нь жоохон нөгөө одоо гоё ярьсан учраас гоё шүү дээ. Газараас шалтгаалаад. Газараас шалтгаалаад. Тийм. Би Солонгост бас очихгүй газар зөндөө байгаа шүү дээ. Тийм тий бас л гоё муухай газар зөндөө. Тийм болохоор харин хүнээс жоон хийж авах нь хамгийн гоё юм биш үү? Ямар хүн? Жоон найзаас юм уу, Солонгос найз юм уу? Гэрийн хоол идэж үзэх гоё. Яг үнэ. Солонгост ирэх юм бол Солонгос хүний хийж өгсөн яг гэрийн хоолыг идэж үзвэл нэрээ сонирхолтой байна. Тийм. Яг стандарт юм биш. Тийм үү? За ямар ч гэсэн баярлалаа. Өнөөдрийн манай Солонгос дахь монголчуудын подкастад маань Монголд байдаг Солонгос хүмүүс айгүй тусгай дугаар болж оролцлоо. Маш их баярлалаа. Ингээд Солонгос улсын иргэн Ким Буян буюу Буйна нэртэй контент бүтээгч хүн маань бас өнөөдөр оролцож Монголын талаар болон Солонгосын талаар бас их сонирхолтой яриаг өрнүүлж чадлаа. Би маш их зүйлийг бас олж сурлаа, сонслоо, гоё санаануудыг авлаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ манай Монгол үзэгч нарт бас зориулаад та юу гэж хэлмээр байна? Энэ хамгийн хэцүү шүү дээ. Хамгийн би дандаа л боддог байхгүй юу? Юу ярих уу? Юу гоё ингээд ярмэр байгаа шүү дээ. Тэгээ тийм үг бэлдээд явчаамаар юм шүү ер нь. Ой дончтой үг. Харин хэлжсэн сая би эвэл буй, хийвэл буй гэдэг. Гой тэрийг хаад гэдэг гоё манай үзэгчд хэлж байгаа. Та нар Солонгост амьдарч явах явцдаа ер нь бол хийвэл бүү те. Авил бүхий ер нь зөвхөн Солонгост байгаа хүмүүс ялангуяа хэлж өгөх юм чинь. Солонгост эрэхтэй ч гэдэг юм уу, Солонгост байхдаа гэх гоё Солонгос хүний үднээс урам өгөөд монголчуудад хэлээч. Манай монголчуудаа, солонгосчуудаа. Та Монголд байсан ч, Солонгос байсан ч одоо эри зоригтой амьдрахын чухал гэж би боддгийм аа. Эвэл бүхий, хийвэл бүүе гэдэг үг байгаа биз дээ.
Tani одоо хийж байгаа юмыг би дамжиж байгаа шүү. Банк хичээнгүлэн амьдрахыг тэгээд ад жаргалтай амьдрахыг хүсэж байна шүү. Манай нэг тийм санал болгосон өөрт чинь. За. Монгол дуу мэддэг бол нэг бадаг дуудаад өгөөч. Би бодсон юм аа сая. Бодоод. Тийм үү? Тий. Юу дуулах уу гэж бодсон байхгүй юу? Жигнэсээ юу? Тий. Харин тэгсэн чинь би үг цайцлаагүй. Дандаа караоке дээр дуулжсэн баг. Уг хараад дуулчих. Үнэхээр нэг л бадаг юм чинь зүгээр шүү. За. Ийш харж байгаа гоё дуудуулаад гэж. Ямар гарчгийн юу ямар дуудуулах чинь. Одоо шууд караоке дуудуулах ёстой гэж бодож байна. За. Харин гоё дуун A sound. A sound-ийн дундтай юу те? Би A sound-ыг их дуртай. Үгийг мэдхгүй байгаа мó. Одоо айгүй мелоди зүгээр шүү дээ. Яа тийм амьдараа алгүй л тавьчих. харин би зүгээрээ за ийм болчиход зүгээрээ зүгээр. Учичин нэрэ 우린 후세스 내래 알아서라가 비슷해. 아마가 비슷해. 어떤 걔네들 뭐 이래. 보도. 저기다 상가대 미라도 믿으시대. 도라고 캐리에서 모도. 모도이나 모도. 또 다시 처시네 거요. 자. 우치친 내래 우린 후세스 내래 남에게 우리 yapsın 비슷해. 어떤 도라고 캐리에서 모도. 소득. ойлээстэй 소득 мод биш шүү дээ. Мод чуул. 10 тэрбум мод тэрьяа. За маш их баярлалаа. Тэр хөвгөлтэй бас эерэг хүн байна. Ингээ бүх ярианаас илүү маш сонирхолтой байж чадлаа. Бидний урлагийг аваад хүрэлцээсэн дахин баярлалаа. Тэгээд Солонгос бидний өнөөдрийн подкастыг маань бас дэмжиж Солонгост монголчуудаа зориулаад Монгол амт эрүүл хүнс Монгол амтыг таних гэсэн уриатагаар хишиг махны дэлгүүр бас бидний дэмжээ танд нөгөө бүтээтгүүнийхээ дээжийг явуулах байгаа. Тэгээд Монгол махт биш гэсэн. Монгол хүмүүсийн одоо уйлдрлээдэг тийм махны дээж бүтээтгүүний дээжийг явуулах гэснээр амсаж үзээд гэр бүлийнхэндээ бас танилцуулаад Монгол хоолой хийж өгч чадхаар бол хуушаараа хийж өгч өгөөд гэж бас хүсмээр байна. За баярлаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн маань подкаст Солонгос улсын иргэн Ким Буян буюу Буйна маань ирж оролцож бид тэр хамтдаа ингээд Солонгосын талаар болон Монголын талаар сонирхолтой хөгжилтэй эерэг яриг өрнүүлж чадлаа. Маш их баярлалаа. Баярлаа. За баярлалаа. Баяртай. Баяртай.